Та арилжаанд зөв байхын тулд арилжаа хийдэг үү? Тийм бол тэрийг яг зогсоох хэрэгтэй. Зах зээл танд зөв бизнесийн төлөө мөнгө өгдөггүй. Таны арилжааны айдиа биелээсэй гэсэн хүсэл хүн болгонд байдаг тийм үү? Учир нь хүн болсон л хойно өөрийнх нь ямар нэгэн шийдвэр зөв байгаасаа гэж хүсдэг. Тэр нь тэр хүнийг ухаалаг мэдрэмж өгч би энэ зах зээлийг таамаглаж чадаад байна гэдэг биднэрт мэдрэмжийг өгдөг. Ингэснээр та арилжааны үр дүн болгоныг өөртөө маш хүн дээр хүлээж авдаг. Ялангуяа таны шийдвэр буруу байх үед. Гэвч манайхаа арилжаанд буруу байх нь өөрөө муу зүйл биш ээ. Арилжаанд буруу байх нь өөрөө ашиггүй гэсэн үг л биш ээ. Тэгэхээр бид нар тэр буруу байх үедээ маш хурдан түүнийг хүлээн зөвшөөрч алдагдлыг маш бага дээр нь гаргах хэрэгтэй. Тэр алдагдлыг бага гаргаж байгаа нь танд яг одоо мөнгө алдаж байгаа юм шиг санагдаж байгаа боловч энэ урт хугацаанд та ирээдүйд олох ашгаа хамгаалж ин гэсэн үг. Нэг арилжаа чинь муу байлаа гэж та муу арилжаа чинь биш. Нэг арилжаа чинь сайн байлаа гэж та сайн арилжаа чинь биш. Тэгэхээр та ашигтай ч байсан, алдагдaltaй ч байсан хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Гэвч та тайван байж чадахгүй байгаа бол танд хоёр шалтгаан байгаа. Нэгт та тэр арилжаанд stop loss-ыг буюу алдагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Хоёрт таны орсон оролт таны дансанд хэтэрхий томдсон байгаа учраас та тэр арилжаан дээр алдахыг хүсэхгүй байгаа гэсэн үг. Дараагийн арилжаагаа нээхээс өмнө өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Би арилжаан дээр зөв байхыг хүсэж байна уу? Эсвэл би арилжаан дээр урт хугацаанд ашигтай байхыг хүсэж байна уу? Энэхүү религ сейв хийж аваад хэрэг та дараа нь арилжаан дээр зөв байх гэж яарах үедээ ахиж нэг санаад үзээрэй.